За сайн байцгаана уу. Номоо танилцуулахаас өмнө магадгүй анхны удаа ганцхан юм гоё. Подкастыг маань сонсдог хүмүүсийн нийт 57% нь subscribe дараагүй байдаг юм байлээ. Нэг дугаар ярд нийлээдгүй ажил болдог тул таны нэг үйлдэл надад маш том дэмжлэг болдог юм шүү. Иймээс хэрв та subscribe дараагүй бол дарж подкастыг маань цаашиж бас дэмжээрэй гэж хүсье. Энэ удаагийн дугаараар шинэ ижил судлаач инх цул зохиогч бичсэн сахар номыг хураангуулах болно. Сахарын эрүүл хэрэглээг ойлгож ахуй амьдралаа хөвшүүлэхгүй бол арьсан дээр юм гарах. Шүдний өвчлөл, чихний шижим, тарлал болон үүнээс үүдэх эмгүүд үүсэж цаашигээд заарчсан нөлөөлөх боломжтой юм. Монголд 100 хүн тутмын нэг нь чихний шижимтэй, 2 хүн тутмын нэг нь илүүдэлжинтэй байна. Ерхий боловсролын хичээл дээр ч гэсэн заах ёстой гэж бодогдох үед заавал мэдэх шаардлагатай мэдлэг гэдэг үүднээс энэ удаагийн дугаараар сахар номыг сонгосон болно. Уг ном нь 200-аараас судалгаа баримт бичгээс иж татаж утгаар нь шинжлэх ухааны үндсэн дээр бичигдсэн гайхалтай ном юм. Гэхдээ номон дээр байгаа зарим хэцүү нэр томыг агшлалгүй хүн болгонд ойлгомжтой байдлаар хураангуулсан тул подкаста дуустал сонсоорой гэж хүсье. Тэгэхээр үндсэндээ чихрийн тухай ерхий ойлголт, хүний биед үзүүлэх нөлөө, чихрийн эрүүл хэрэглээ гэсэн сэдвүүдээр өнөөдөр ярилцсанаа. Нэгт чихрийн тухай ерхий ойлголт. Сахар хүний биед сайн уу муу юу гэвэл ерхийд муу гэж хэлж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр насанд хүрсэн хүн өдөрт 30 граммаас ихгүй сахар хэрэглэх ёстой бол дэлхийн дунджаар хүн өдөрт 60 грамм сахар хэрэглэдэг буюу өдөө 2 дахин их болсон байна. Сүүлийн 30 жилд дэлхийд дахина сахарын хэрэглээ 46% өссөн. Бид нар өдөр болгон сахар иддэг ба өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндэд анхаарахыг хүсэж байгаа бол ахуй амьдралаа байгалийн сахар ашиглаж байгаа юу эсвэл нэмэлт чихэр ашиглаж байгаа юу? Үүний агуулмж, найрлага нь ямар байгааг мэдэх хэрэгтэй. Сүү, цагаан эдээ, жимс ногоо зэрэгт цаанаасаа байгалийн сахар агуулгадж байдаг бол сахар өөрөө болон зүгийн бал, сироп, жимсний шүс зэргийг нэмэлт чихэрс тооцдог. Уг нэмэлт чихэр нь орчин үеийн хүмүүс биднийг донтуулж сахараас хараат байдал оруулдаг байна. Харамсалтай нь дэлгүүрт зарж буй амтнууд бараг бүгд нэмэлт чихэртэй. Энэ нь зүгээр бүтээгдэхүүний амтай болохоос гадна урт хугацаанд хадгалах зориулттай юм. Бид нар гэртээ бялуу ихэд 2-3 хоног татаж мууддаг бол дэлгүүрийн тавиур дээрх бялуу 2-7 хоног удсан ч зөөлөн чихэрлэг хിവэр. Супермаркетын бялуу гэхэд дунджаар 34-ийн орц сольж найруулсан байдаг. Нэг зүсэн бялуунд 30 г сахар, ласта коланд 27 г сахар, орой олонд 2 зүсэн пицца, салаад идэхэд 20 г сахар. Орчин үеийн хүмүүсийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн олон дамжлага боловсруулалт эцэст байгалийн гаралтай эслэг, амин дэм, эрдэсийн агуулмж буурч харамсалтай нь зарим үнсэнд бүр устсан байдаг. Үүн дээр нэмээд амттай болгож хадгалах хугацаа уртсны тулд төрөл бүрийн бодис, сахар, давс нэмж гаргасан бүтээгдэхүүнийг хэд боловсруулсан хүнс гэж нэрлэх бөгөөд цаашид энэ нэр томьёог их дурдах болно. Хоёрт хүний биед үзүүлэх нөлөө. Сахар хүнийг донтуулгүй гэвэл бүрийн итгэлтэйгээр тийм никотин, хероин, согтууруулах ундамид донтуулдаг. Та стресстэй, нойргүй ядарсан байгаа үедээ амттай идэхийг ирмэлзэж байсан уу? Би ажил дээрээ толгой ядарч ирч хүчгүй болсон үедээ сивгээс шоколад аваад идчихдэг. Миний ажил суудаг хүмүүс намайг сайн мэдэх байхаа. Тэгэд хэсэгхэн зур ирч хүч ялгарч байгаа мэт санагддаг. Энэ талаар Принстон их сургуулийн Барт Хойбл профессорын судалгаагаар урт удаан хугацаанд чихэрлэг хүнс хэрэглэхэд хүн нөлөөнд нь автгийн шалтгаан бол допамин гэж тогтоожээ. Амттай хоол идэх, сексийн таашаал авах, амжилтанд хүрснээс сөрөх өндөр сэтгэл, өдөр хийгээр төлөвлөсөн ажлуудынхаа ард гарч санаа амрах зэрэг үед тархин таашааллын мэдээллийг дамжуулагч бодис үүсдэг ба үүний допамин гэдэг. Амттай эзнэр дахин гоё мэдрэмж авахын тулд өөрөөр хэлбэл допамин ялгаруулахын тулд өмнөхөөсөө бүр илүү их чихэр хэрэглэх хэрэгтэй болно. Ингэснээр бид чихрээс хараат болдог байна. Дээрх допамин нь цусндах сахар буюу глюкозтай хамааралтай бөгөөд цусндах глюкозын хэмжээ байн байн савласнаар чихэрлэг хүнсний хорхоос бий болно. Мөн сахартай гурилан бүтээгдэхүүн эзнэр хүн өөрт хэрэгтэй байгаа энерги төргөө олж тэрхэн зуртаа таашаалын мэдрэмж төрдөг байна. Тархи мэдээллийн тогтолцоонд эндорфин хэмээх даавар тодорхой хэмжээнд ялгарснаар тав тухгүй байдлыг түрч чадхуй намжаадаг. Энэ даавар ялгарч дууснаар буцаад ядарч өнөөх мэдрэмжээ дахин авахын тулд тархи таны биеэс чихэр нэгж эхэлнэ. Ингээд сонсохоор харт амих, арх, никотинтой яг адилхан байгааз. Иймээс хэрэв та чихрэн дуртай бөгөөд эрүүл амьдрмаар байвал юун төрөнд чихрэн донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв та донтсон эсвэл чихрэн дуртай эсэгтэй эргэлзээтэй байвал 48 цагийн турш огт чихэрлэг хүнс идэхгүй байж үзээрэй. Онцгүй таагүй мэдрэмж төрж байвал та донтсон гэсэн үг. Донтлоо гэд яах вэ гэж санаа зовхгүй байгаа хүн цөөхөн гэж бодож байгаа ч таныг дахиад жоохон айлах үүднээс эрүүл мэндэд хоортой 10 өвчин эмгэгийг маш товчхон тайлбарлаад явъя. Нэгт амны үндий чихэр шүдэнд халтай гэдгийг хүн болго мэдэх байх. Хоёрт яссан хэрэгжилт хийжүүлсэн унд авууж ихсэн хүүхдийн сүүн бүтээгдэхүүн хэрэглэх туршин буурдаг. Гуравт чихрийн шижин үүсгэх олон шалтгаанууд байдаг ч үүний нэг бол гарцаагүй буруу ололт билээ. Чихрийн шижинтэй болж уг эмгэг хүндрэл нүд өрөвсөж хөлөөж тайруулахаас өөр аргагүй байдал орох магадaltaй.
Дөрөвт, бодисын солилцооны эмгэг. Цусны даралт ихсэх, цусны дах тосны хүчлийн хэмжээ хэвийнээс их байх. Их нягтрал липопротеин багасах. Зүрхний өвчин болоод инсулин үл мэдрэг болох шинж тэмдгийг багцаар нь бодисын солилцооны эмгэг юм. Сонсгол аимшигтай санагдаж байна. Тавт, илгэний үйл ажиллагаа. Товчгондоо сахар хэтрүүлж хэрэглүүл илгэнд илүү л өөх үүсдэг юм байна. Энэ өөх нь биеийн бусад хэсэг тархаж, зүрх судасны өвчний үндэс тавигдах боломжтой. Нэгэн төгөлсөн илэг гэдэг бол үргэлжлэлтэй гэсэн үг. Илэг ухтаа хэрэгцээгүй бодисыг гадагшлуулах, хоол боловсруулалтад оролцох, глюкоз, холестериныг зохицуулж, гаднаас ирсэн халдвартай тэнцэх гэх мэт чухал үрийг үүсгэх бол үргэлжлэлтэй илэг уг чадамжаа алдах нь байна. 6-ад өөхлөлт. Хийжүүлсэн ундаа бялуу гэх мэт боловсруулсан нүүрс ус голсон хоолт буюу цусны дах глюкозын хэмжээг түр хугацаанд нэмдэг хүнсээр дагнаж хооллох юм бол лептин хэмээх давар зөв ажиллаж чадхаа болно. Лептин давар нь таны тархинд ичлэг хангалттай байна шүү. Одоо идэхэ болоо хэмээх дохио өгдөг байна. Гэхдээ буруу ололтой хүмүүст лептины тохиолдолд гажиг өсөж, хангалттай их ичлэг авсан хатлаа цадахгүй байна. Өсөж байна. Гэх дохио өгч улам их идэхэд хүргэдэг. Ингээд идээд байвал хэд тарлалт үүсэж эцэст нь өгөх магадaltaй. 7-д зүрх судас. Хэд боловсруулсан хүнс давмгайлсан хоолтонд судасны ханыг хатуу болгож, судасны дотор хананд өөх тос суулгах нөхцөлийг бүрдүүлж, цусыг чөлөөтэй гүөхөд саад дотор уучруулж улмаар зүрхний шигдээс цааш шигээд тархинд хангалттай цус очоогүйгээс болж тархины цус харуулт болох магадaltaй. 8-д тулай. Тулаатай хүмүүст цусны даралт өндөрсөх, харуулт өгөх, зүрх судасны өвчлөлт хавсрах тохиолдол илбэг байдаг. Босны ангаахын ухааны их сургуулийн эмч Хён Чоийн судалгаагаар өдөрт 2 ба түүнээс дээш лаз унд авдаг хүмүүс тулай өвчнөр өвчлөх 85% магадaltaйг тогтоожээ. Голцоо 40-оос дээш насны ирчүүд өвчлөх тул эгч нар сонсож байвал нөхрөө сайтар загнаад аваарай. 9-д арьс. Чихэр хитгэн цагаас эрт хөшрөлт үүсгэх. Арьсыг нарны хит ягаан туяа болон утаанд өртөмтгий болгодог. Чихэр идэхгүй байсан ч талах, сериал, цагаан гурилын гойм, цагаан будаа гэх мэт глиземийн үзэлт өндөр нүүрс усаар байлаг хүнсийг үндсэн хоолндоо болоод хоол оронд хэрлэх тусам арьс тослогчиж, арьсны үрслийг даамжруулдаг юм. Энд арилгасан сонгон шиг арьстай болмоор байвал хоолныхоо орц найрлагыг өнгөж үзээрэй. 10-д нойр. Microsoft-ийн CEO, тузын дарга Сатья Наделла Amazon-ы Jeff Bezos хүртэл өдөрт 8 цаг унтдаг байхад та бид нар нойроо хасаа зүтгэж яах втэ. Хэдэн цаг ажиллах нь биш, хэрхэн ажиллах нь чухал шүү дээ. Шүн орой сахар идэх юм бол би хэсэг хугацаанд сэргэнэ. Тэгээд нойр өрхөө болно. Ингээд оройтож унтах юм бол хүний бүтээмж модно. Жин нэмнэ. Арьс муухай болно. Чихрийн шишинтэй болно. Зүрх судасны эмгэгтэй болно. За нэг ёсондоо сахарын хэрэглээг танахгүй бол та бидний эрүүл мэндэд эрсдэл орж өгөгч магадaltaй гэсэн үг. Тийм юм бол үүнтэй яаж зохицож амьдрах ёстой вэ? 3-т чихрийн эрүүл хэрэглээ. Чихрийн хараат байдлаас гарч эрүүл мэндэд анхаарах гэж би хүн бүхэн зориулсан 8 зөвлөмжийг тань номоос хүргье. 1-т хоолны дараахан юм идмээр санагдвал балжин гарав гэх мэт сэргээшгүй, ургамлын гаралтай, тайвшруулах үйлчлэгтэй цай аваад үзээрэй. Бүлээнээр нь удаанаар шимжүүл хоолны дараа амттай идэх хүсэл дарагдана. 2-т мэдээж хэрэг тогтмол цагт эрт орондоо орж, эрт унтж сурвал үдэш үлсэхгүй. 3-т аль болох гэртээ хоол идэж байгаарай. Химлэр амтлаг болгосон гадуур зардаг хоолноос илүү сайн шингэнэ. Гэртээ хоол ихдээ чихрлэг бэлэн сүмсний оронд хатаасан амтад халуун ногооны нунтаг, аль эсвэл ургамлын гаралтай нарийн ногоо ашиглахыг зөвлөж байна. Эдгээр нь хоол шингэцийг дэмжиж зогсохгүй. Ашиг тусд амин дэм эрдсээр илбэг. Цагаанга, шар гүрмэг, перц, паприка, гарам масала, таван халуун, чили, бадранга, гонд, гич. Амтад чирэг нь хоол амтж болох наазахын жишээнүүд юм. 4-т хоолнд өөрийн атгсан 2 гарыг нийлүүлсэн чинээ хэмжээтэй гэж тооцоод энэ хэмжээнийх 3/1-ийг хоосон үлдээвэл хөнгөн олж сурна. 5-т өдрийн хамгийн хүнд хоолыг өдрийн 3 цагаас өмнө тааруулж хөвшөөрэй. Орой бол хөнгөн байх тусмаа сайн шүү. 6-д шин дадал хөвшүүлэхдээ ямар нэг үйлдэл, зан үйлдэлтэй уялдуулах тустай. Жишээ нь орой унтахын өмнө шүдэ угаадаг цагаа урагшлуулж далд ухамсартаа. Унтах цаг болсон тул шүдэ угаалаа. Одоо унтах гэж байгаа болохоор дахиж идэхгүй гэсэн болцол нөхцөлийг бий болгож олно. 7. Хоолоо яаралгүй, удаан, сайн зажилж идэх. Хоолны амт үнэрийг анзаарч мэдэрч таашаа хооллох нь илүү цадсан мэдрэмж төрүүлэх тустай. 8-т үндсэн хоол хооронд давтан идэлгүй завсарласнаар өмнө идсэн хоол бүрэн шингэх таатай нөхцөл үүсгдэг. За, рекламны пас авчихъя. Үнэхээр уучлаарай. Би хуурай хийдэг бизнесээ гяс сурталчжээ. Японд сурч ажиллах сонирхолтой хүмүүс байл надтай холбогдоорой. Дараа жилийн 4 сар буюу ердөө хагас жилийн дараа Японд очиж хэлний бэлтгэл сурахад миний бие бүрэн тусалцаа үзүүлж байгаа шүү.
Хэлний бэлтгэлээ төгсөл Японд сурах, ажиллах, сурангаа ажиллах бүрэн боломжтой. Яагаад Япон юм бэ гэвэл Японы дундаж салхи 7 сая төгрөг гарan буюу Монголоос 7 дахин өндөр. Би өөрөө ч Японд амьдарч байсан болохоор маш сайн мэднэ. Бүртгэл 10 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд үүнээс өмнө амжилт бүртгүүлээрэ. Бичлэгийн тайлбарт хэсэгт өөрийн хаягуудаа нийтэлсэн байгаа тул надтай чөлөөтэй холбогдож асуух зүйлээ асуугаарай. Баярлалаа. Үргэлжлүүлье. Хэрв та нэгэн чихрээ танахаар шийдсэн бол чихргүй 1 сар чаленжийг танд санал болгож байна. Уг 1 сарын хугацаанд та нэмэлт чихэр болон хит боловсруулсан хүнсээс татгалзаж, өөрийн эрүүл мэндэд анхаарч гэр бүлдээ болон өөрийн үлдсэн амьдралаа хийх хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Миний бодлоор хүний амьдралын хамгийн чухал 3 зүйл бол гэр бүл, эрх чөлөө, эрүүл мэнд юм. Энэ гурав хангагдаж байж бид аз жаргалтай болдог ч бид өдөр тутмын амьдралаа дарагдаж нэг л мэдгэд эрүүл мэндээ мартчихсан байдаг. Уг чихрээ танах сарын хугацаанд та шинэ ирэл хайгуул хийх болно. Өмнө нь ямар их хэмжээний чихэр хэрэглэдэг байснаа анзаарч, шинэ хүнс болон эрүүл хоолны жортой танилцсан. Та насан туршдаа чихрээс татгалзаж байгаа юм бол биш ээ. 1 сарын хугацаанд уусамж дахиж дуртай амтнаа идэх хэсэг нь таны л дур. Хамгийн гол нь 1 сар тууштай адал явдлаа үргэлжлүүлэх нь чухал. Тэгэхээр одоо хамгийн чухал хэсэг нь 1 сарын хугацаанд твчих хүнсний чагсаалтыг танд харуулъя. Бүх төрлийн илсэн чихэр, зүгийн бал, сироп, төрөл бүрийн шүүс, сок, компот, сахартай болон сахар орлуулагч бүхий хийжүүлсэн ундаа, чихэрлэг ундаа, чихэрлэг цай, чихэртэй аруул, чихэртэй тараг, чихэртэй боов, борцог, чихэрлэг талх, цереалын зүсмэл, жигнэг, вафл, бялуу, хатуу болон зөөлөн бүх төрлийн чихэр, үрэл, шоколад, зефир, пастал, хатаасан жимс, өтөрүүлсэн буюу лаазлсан чихэрлэг сүв, чихэрлэг амт оруулсан овёсны бэлэн нундаг нивс, салаатны бэлэн соус болон барбекю, терияки соус, кетчуп гэх мэт хоол амтлагч, өтгөн сүмс, чихэртэй цереал, чихэртэй гранола, хөлдөөсөн бэлэн пицца, чихэрлэг цагаан дарс, бүх төрлийн чихэрлэг коктейл, роуз, улбар шар ягаан дарс, шери, бараан ликер, шар ариг, за, сайдер, алим, жимсний шар ариг, зармиг, мөхөөлдөс, усан үзэм, хам боргоцой, манго, гадил зэрэг чихэрлэг жимс, чихэртэй халуун шоколад, төрөл бүрийн чихэрлэг сироп нэмсэн кофе, бүх төрлийн сахар орлуулагч байна. Та хүнс авахдаа сав баглаа, боол дээрх орцогчны найруулгын жагсаалт, агуулмжийг шалгадаг болно. Хэцүү санагдаж магадгүй ч итгэлтэйгээр энэ бүхэн сайн эхэлж шүү дээ. Тэгвэл юу идэж хүнсээ хэрхэн сонгох талаар тань дараах 5 зөвлөгөөг хүргэе. Нэгт, гликемийн үзэл багтай нүрс ус. Энэ нь амттай идэх туршлагыг бууруулна. Өмнө нь хэрэглэдэг байсан хүнсийг үүний дараа дурдах хүнсээр орлуулах нь зүйтэй. Цереалыг овёсны цутангаар, цагаан будааг бор будаагаар, эрдэн шиншиг гурилын гурвалжин будаагаар, бээгэл, пакет талхыг их хөрөнгийн талхаар, цагаан гурилны талхыг бүхэл үрийн тариан талхаар, шарсан төмсийг нэмгэн альстай салаатны давжаа төмсөөр, цагаан гурилын бүтээгдэхүүнийг 10 гурлаар, боо борцгийг самар үрээр. Хоёрт, уураг. Нүрс усыг уурагт амт. Тэр тусмаа уургаа эхэлж хэрэглээд араас нүрс усны төрлийн хүнсээ хэрэглэхэд цуснд глюкоз болж очих хурдас саарна. Жишээлбэл смути бэлтгэхдээ бүүс самрын маслтай, навчлаг ногоо салаатыг дахиад махтай, бор талхыг илгэний нухаш эсвэл чансан махтай, овёсны цутанг цэцгийн тостой, чансан өндгийг шоштой гэх мэт. Гуравт, хүчлэг болон эсгэлэн хүнс. Энэ ч бас тухайн нүрс усыг гликемийн үзэлтийг багасгах хүчин зүйл болно. Жишээлбэл гурил будаатай хоолыг даршилсан үрээс тэмэх, даршилсан байцаагаар ачирлах, шавин агшны сироптой идэх бол дээр нь нэмгний шүүс нэмэх, салаата алины суваар амтлах гэх мэт. Дөрөвт, боловсруулалт. Аливаа хүнсийг хэд боловсруулал, гликемийн үзэлд өндөрсөх хэсэлтэй тул тааруулж болгоорой. Тавт, өөх тос. Малын өөх, сүүн бүтээгдэхүүн, масл, нариглын тос гэх мэт хансан тосны хүчлийг хэтрүүлж болохгүй. Чидүүн жимс, үүний тос, авокадо, зарим төрлийн загас, макадами, бүүс зэрэг самарт амьтдын мах буюу моно ханаагүй тосны хүчил нь эрүүл мэндэд ашигтай. Товчхондоо чихрийн жижим, хөхний авдрын эрсдлийг багасгаж, үе мөчний үрүүлслийн үүдэлтийг намжаан жингээ хэвийн хэмжээнд байхыг дэмжиж, хэвлийн орчмын өгөлтийг бууруулахад ач холбогдолтой. Мөн И амин дэм, антиоксидантаар баялаг байдаг. Дараа нь омега 3 болон омега 6 буюу поли ханаагүй тосны хүчил хоорондын харьцаа ойролцоо байх хэрэгтэй. Омега 3 тос нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулж, зүрх судасны өвчтөөс сэргийлж, зүрхний цохилтын хэмнэлийг хэвийн байлгахад тусалж, цусны даралт ихсгээс сэргийлэх ач холбогдолтой. Мөн сэтгэл санааны гутрал, хямралыг эмчлэхэд бас сайн. Харин омега 6 нь холестеринийг бууруулах, харьцлын шинж тэмдгийг сааруулах, цусны эргэлтийг сайжруулах зэрэг үр нөлөөтэй боловч аль алийг нь хэтрүүлэлгүй тэнцвэртэй хэрэглэх хэрэгтэй. Самар нь судасны өвчнөөс сэргийлэхээс гадна хэвийн жинтэй болоход тусалдаг байна. Obesity-г явуулсан судалгаагаар 7 хоногт дор хаяж 2 удаа самар идэх хүмүүсийн тархалах эрсдэл нь огт самар идэх хүмүүсийнхтэй харьцуулахад 31%-аар бага байсан.
Мөн 7 хоногт багадаа 4 удаа самар хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчлөлийн эрсдэл нь 37%-аар бага байдаг байна. Харин маргарин, транс тус агуулсан бялуу, жигнэмэг, чипс гэх мэт снакууд, хөлдөөсөн хүнс, бэлэн шаарсан төмс, хуурай кофений сүү гэх мэт транс тусны хүчлийг битгий хэрэглээрэй. Хансан уг тос хэрэглэх нь эрүүл мэндэд аюултай. Эцэст нь шингэн сайн авах хэрэгтэй шүү. Хэрэв та чихрээ танаж эхэлсэн бол эрэгтэй хүн бол 2 литр, эмэгтэй хүн бол 1.6 литр өдөр болгон заавал уугаарай. 1 сар чихрээ тааснаар тэнцвэртэй зөв хоолтын зуршилтай болж, амтлах мэдрэмж ирүүлжиж, арьс гэрэлтэж, эрч хүчээр төрж, хоол боловсруулалт сайжирч, нарийнхан бэлхүүстэй, эрүүл илэг, хүчтэй зүрх, дархлаатай болж, ойр тойрныхтоо эрэг нөлөө үзүүлж, та өөрийгөө хамгийн гол нь хорт зуршлаа ялан дилж эрүүл болох болно. За ингээд танд амжилт хүсье. Ном маань ерөнхийдөө баг зэрэг сусаа ном учраас нэлээд олон сэдвийг орхитуулж ярьсан байгаа шүү. Хүүхдийн хооллолтын талаар бүтэн бүлэг, эрүүл хоолны жорууд, чихрлэг амтлагч болон галт тугааны тосны дэлгэрэнгүй харьцуулалт, тэмдэглэл болон жижиг зөвлөмжүүд гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл та номоосоо олж уншаарай. Бүгд цэгийн хот дотроо үнгүй, орон нутагт шуудангаар түргэн шуурхай хүргэж байгаа шүү. Бүгдлогийн талаар хүргэлтийн үйлчлэгийн чанартай бөгөөд шуурхай, хүргэлтийн ажилтнууд нь соёлтой, найрсаг гэсэн сэтгэлүүд хаасайгүй харагдаж байсан ба ийм гоё үйлчлэгээтэй гэдгийг сонирдуулахад илүүдэхгүй бизээ. Эцэст нь Монгол хүмүүр эрүүл саруул байх болтугай. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баяртай.